Дараагийн мэдээг танилцуулъя. Америкийн нэгдсэн улс болон Өмнөд Солонгосын судлаачид нэгэн сонирхолтой судалгаа хийсэн байна. За сургуулиудад үнгүй өдийн хоол болон бусад байдлаар хоолны хөтөлбөр хэрэгжүүлэх нь хүүхдийн зам байдал эргээр нөлөөлдөг болохыг судалгаагаар тогтоосон байна. Америкийн нэгдсэн улсын боловсролын яамны иргэний эрхийн газраас 2011-с 12 болон 2017-оос 18 оны хичээлийн жилүүдийн хооронд өгөгдөл цуглуулсан. За үүн дээр үндэслэн Америкийн нэгдсэн улс болон Өмнөд Солонгосын судлаачид Америкийн нэгдсэн улсын 95 мянган сургуулийн мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн байна. За судалгаагаар бүх нийтийн үнэлгүй хоолны хөтөлбөрийг хэрэгжүүлсэн сургуулиуд бага сургуулийн сурагчдын дунд сургуулиас гадуур хичээлээс зүтгэлзүүлэх явдал 10 орчим хувиар, дунд сургуулийн сурагчдын дунд 6 орчим хувиар буурсан болохыг тогтоосон байна. За энэхүү сургуулиас гадуур зүтгэлзүүлэх гэсэн энэхүү шийтгэл нь сурагчдыг хичээлд түр хугацаагаар суулгахгүй байх сахилгын арга хэмжээ юм байна. За энэ шийтгэл нь Их Британи, Испани зэрэг орнуудад түгээмэл байдаг бол Шведэд хоригдсан байдгийн байна. Сүүлийн үед Европын хэд хэдэн байгууллагууд сургуулийг илүү хүртээмжтэй байдлаар сахилгын арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг улам бүр дэмжиж байгаатай холбоотойгоор энэхүү сахилгын арга хэмжээг хэрэгжүүлэх нь багасж байгаа. За бидний хийсэн судалгаагаар бүх нийтээр үнгүй хоолны хөтөлбөр хэрэгжүүлэх нь зөвхөн хоол тэжээлийн бодлого төдийгүй сургуулийн уур амьсгал тэгш байдлыг сайжруулах хэрэгсэл. За ялангуяа өмнө нь бага орлоготой сурагчдад үйлчлдэг байсан сургуулиудад чухал ач холбогдолтой байхыг онцолж байна гэж Хойд Айвогийн их сургуулийн судлаач Андрес Гутарес Миника хэлсэн байна. Сургуулиас гадуур хичээлээс зүтгэлзүүлэхийг бууруулахад үзүүлж байгаа энэхүү нөлөө нь өмнө нь үнгүй эсвэл хямд үнэтэй хоол авах хэрэгтэй цөөн сурагчдад үйлчлдэг байсан сургуулиудад хамгийн хүчтэй байсан судалгаагаар тогтоосон байна. За өмнө нь бол ийм бас төрлийн судалгааг хийж байсан. За өмнөх судалгаанаас үзэхэд бүх нийтийн үнгүй боловсрол нь энэхүү сургуулиас гадуур зүтгэлзүүлэх шийтгэлд бол тодорхой нөлөө үзүүлээгүй болохыг тогтоосон бол энэ удаагийн судалгаа эргэлт авчирсан байна. Судлаачид судалгааны шинэ үр дүн нь өөр цаг үед сургуулиуд энэхүү бодлогыг хэрэгжүүлснээр илүү сайн байгаа гэдгийг харуулах, илүү сайн бас тайлбарыг өгөх боломжтой шинэ өгөгдөл за мөн аргуудыг ашигласантай холбоотойгоор ялгаатай үр дүнд хүрсэн байж болзошгүй гэдгийг онцолсон. За судлаачид энэхүү судалгааны шинэ үр дүн нь өөр цаг үеүүдэд сургуулийн бодлогыг илүү сайн хэрэгжүүлэх байгаа үед бол илүү сайн болохыг нь тодорхойлж за мөн тайлбарыг илүү сайн тайлбарлах боломжийг олгосон. За үүнд бол гол нөлөөсөн зүйлүүд нь судалгааг явуулахдаа шинэ өгөгдлийг ашигласан. За мөн судалгааны шинэ аргуудыг ашигласан явдал нь судалгааны үр дүн өмнөх судалгаанаас өөр байхад гол нөлөөсөн гэдгийг онцолсон. За Европын хувьд бол сургууль даяар хоолны хөтөлбөр хэрэгжүүлэх байдал нь харилцан адилгүй байдгийн байна. За Финлянд болон Эстони зэрэг орнуудад ихэнх сургууль нь эсвэл бүх сургуулиуд нь бол сургуулийнх нь бүх жилүүдэд сургуулийн хоолыг үнгүй нийтэд олгодог юм байна. За Латви-Литв улсууд бол тодорхой жилийн түвшинд үнгүй хоол санал болгодог хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. За нөгөөтэйгүр Дани, Нидерланд зэрэг улсуудын хувьд улсын хэмжээнд сургуулийн үнгүй хоолны хөтөлбөр хэрэгжүүлдэг улсуудын тоонд багтдаг юм байна. За үүний зэрэгцээ 2022 онд Европын холбооны хүүхдүүдийн 24.7% нь ядуурлын эрсдэл буюу нийгмийн гадуурхалтай тулгарч байгааг онцолсон. За өөрөөр хэлбэл сургуулийн хэмжээнд хоол тэжээлийн хөтөлбөр хэрэгжүүлэх нь зөвхөн сургуулийн сурагчдын эрүүл мэнд хоол тэжээлийн нөхцөл байдлыг сайжруулахаас гадна тэдний зан төлөв, зам байдалд нь эргээр нөлөөлдөг болохыг энэхүү судалгаа тогтоосон байна. Баярлалаа та бүхэнд гадаад мэдээ танилцууллаа.